За бид Америк нэгдсэн улсын хүйтэн дайндах оролцооны талаар мөн Солонгос, Куб, Вьетнам гэдэг нэлээд олон улс орны видео хичээлийг хийсний дараа энэ үйл явдлуудад нэгэн ижил давтагдаж байгаа зүй тогтолын тухай ярих нь зүйтэй байхаа гэж бодож байна. За өмнө нь миний заасан бүх түүхийн хичээлүүдийн хувьд ч гэсэн тэр ер нь ямар хүн юуны ч тухай ярьсан бай юмыг бол жаахан эргэлзэж хүлээж авах хэрэгтэй бодит баримт байсан ч гэсэн ялгаагүй. Бодит баримтыг ч гэсэн тухайн үйл явдалд оролцоод амьд үлдсэн хүн ч юм уу түүхчид хизээч бодитоор нь за тиймээс одоо энэ удаагийн видео хичээлээр одоо миний ярих зүйл бол одоо өөрийн олж ажигласан зарим сэдвийн зүй тогтолын талаар намайг ярихад одоо шууд үнэн юм байна гэж битгий хүлээж аваарэ. Тэгэхээр өөрийнхөө бас бодоод үзээрэй. Одоо үнэхээр санал нийлж байвал за тийм байж болох юм гэж бод харин үгүй гэж санагдвал өөрийнхөө зүй тогтолыг нь олж тогтоож одоо үдсэн зүйлээсээ суралцахыг оролдох хэрэгтэй шүү. За ингээд миний олж ажигласан нэг зүй тогтол бол альва хямралд Америкийн нэгдсэн улс оролцохоос өмнө эсвэл коммунист чиг хандлагатай одоо дэглэм оролцохоос өмнө эдгээр улсууд нь аль нэг улсын иргэшээлд эсвэл дарангуйлалд байсан явдал байгаа. Жишээ нь Солонгос улс Японы колони орн байсан байгаа. Харин Кубын хувьд Батистагийн засгийн дарангуйлалд одоо оршиж байсан. Ингээд энэ дарангуйлын дэглэм нь авилгалд одоо бүр мөсөн идэгдснээс гадна Америкийн нэгдсэн улсын нөлөөнд их автагдсан байгаа. Бараг одоо хэтрүүлээд хэлчих юм бол Америкийн нэгдсэн улсын нөлөөний одоо Америкийн колони улс байсан гэж хэлж болно. Тэд одоо Батистад үнэхээр одоо нөлөөтэй байсан. Харин Вьетнамын хувьд бол Францын колони улс байсан. Тэгэхээр энэ улс орнууд одоо тухайн үеийн удирдагч нар нь бол ард олондоо нэр хүндгүй байсныг одоо тааж чадах юмгүй. Тэгэхээр хүмүүс тэднийг энэ аимшигтай байдлаас чөлөөлж өгөх удирдагчдыг л одоо хүсэж байсан байна. Үүнээс гадна капитализм, коммунизм хоёрын одоо үзэл сурталчилын тэмцэл гэж нэг том асуудал байгаа. За мэдээж колони оронд бол авилгалд одоо эдэгдсэн төр засагтай үед бол ихэнх баялагийг хоримтлуулж байдаг тодорхой хэсэг хүмүүс байдаг. Тэгэхээр одоо нэг хэсэг хүмүүс нь баяжиж байсан гэсэн үг л дээ. За мэдээч Японы дарангуйлалд байсан Солонгос улсын хувьд бол хууль баримталж ажиллаад баяжсан хүмүүс бол одоо багаахан хэсэг нь. За олонх нь бол колончлж байгаа хүмүүсийн одоо аяыг дагаж баяжсан байгаа. Харин дарангуйлын төр засагтай байсан одоо улсын хувьд бол цэр дарангуйлын хэрэгслийг нь ашиглаж тодорхой зах зээлд төрийн нөлөөллийг багасгаж ихсгэх гэх мэтэр янз бүрийн арга хэрэглэж баяжсан баг. За эдгээр улс орнуудын алинд нь ч гэсэн янз бүрийн бизнес эрхэлдэг одоо хүмүүсийн зарим нэг нь одоо мэдээж сайн сайхан аргаар хоримтлуулсан бол одоо зарим нь нэлээд асуудалтай аргаар хоримтлуулсан тий. Асуудалтай аргууд гэдэг нь бол дарангуйлагч төрийг аялдан дагалцсан эсвэл бүр шулуухан хууль бус үйл ажиллагаа одоо явуулсан зэрэг байж болох юм. Жишээ нь одоо Батистагийн дэглэмийн хувьд цагаанда гарсан гэмт хэрэгтнүүд баяжчихнууд бол энгийн үзэгдэл болоод байсан. За Вьетнамд ч гэсэн ялгаагүй Францад тусардагч одоо вьетнамчууд илүү ашигтай нөхцөлд бизнес хийж тэдний баялаг нь заавал бизнес хийх одоо ур чадвар одоо шинэлэг санаа зэрэгээс нь хамааралгүйгээр одоо өргөжин тэлдэг байсан маа. Тэгэхээр ерөнхийдөө бол улс төрийн нөхцөл байдалтай тохируулдаг байсан гэсэн. За ер нь бол бусдын эзэрхийлэлд байгаа нөхцөлд дээрх өгүүлсэн байдлын аль нь ч гэсэн байж болно л да. Тухайн үед бол хүмүүсийн дунд маш түгээмэл байсан ойлголт бол энэ асуудалтай аргаар хөрөнгөжөж баяжсан хүмүүс бол одоо биднийг дарлан мөлжиж булаан эзэрхэгчтэй ямар нэг байдлаар холбоотой хүмүүсээ тэгэхээр нэг ёсондоо ард олноос урагчд гэсэн үгээ хэмээн үздэг байсан. Тэгэхээр дахиад хэлэхэд бид хүмүүсийн тухай яриаггүй зарим нэг хүмүүсийн тухай л одоо ингэж одоо ярьж байна л да. Бүх хүмүүс биш те зарим хүмүүс. За тэгэхээр энэ нь бол улс орноо тусгаар тогтнуулахын төлөө засгийн эрхэнд гарч ирж байгаа хүмүүст хэрэглэхэд хамгийн тохиромжтой санаа юм. За бид яагаад одоо баялагийг дахин хуваарлаж болохгүй гэж бид энд байгаа асуудалтай аргаар баяжсан хүний хөрөнгийг хурааж аваад нийгэм одоо олон нийтэд түгээн хуваарлаж болохгүй гэж ийм олон асуудал гарч ирж байсан байгаа. Ийхүү одоо колони болон дарангуйлалд байгаа нийгмийн хувьд одоо буруу байгаа асуудлыг шийдвэрлэж засахад тохирох одоо улс төрийн үзэл баримтлал хайж үзэх юм бол коммунизм их тохиромжтой санагдах байх л да. Тэгэхээр коммунизмын онолоор бол баялагийг дахин хуваарлах нь бол зүйтэй. За тэрч бүхэл одоо хөрөнгийг төрийн мэдэлд авах нь одоо зөв гэж үздэг. Түүнээс арай нааштай нэг үзэл бол социалист үзэл. За энэ үзлэр бол төр баялагын дахин хуваарлалтад нэлээд одоо хүчтэй оролцдог ч гэсэн зарим капитализмын суур үзэл баримтлал одоо байсаар байсан. Улс орных нь ихэнх хүмүүс одоо туйлын ядуудаараа цөөхөн одоо хитгэн хүмүүсийн гарт үндэсний баялаг нь одоо төвлөрсөн. Тэр цөөнхийн зарим нь бол гадны булаан эзлэгчд эсвэл дарангуйлагчдтай сүлбэлцсэн байгаа тохиолдолд ард олонны дотор коммунист үзэл баримтлал нэлээд олонхын дэмжлэг хүлээх нь бол дамжиггүй. Ингээд одоо тэр ард олны энэ үнсэрхэг коммунист үзэл бодлыг нь ашиглах хүмүүс болон мэдээж гарч ирнэ. Ингээд яг Фидель Кастро шиг те Вьетнамд бол Хо Ши Мин шиг те
За харин Солонгосын хувьд бол арай өөр байсан тий. Тэнд коммунист үндэстний одоо үзэлтэй хөдөлгөөнүүд байсан ч гэсэн Ким Ир Сен яг удирдагч нь бол байгаагүй. За зөвлөлтийнхэн эдгээр коммунист одоо үнцэрхэг үзэлтэй хөдөлгөөнүүдийн удирдагчдыг одоо аль нэг нь ч гэсэн төрийн эрхэнд гаргахыг хүсээгүй. Тэдний хүчийг сааруулж харин оронд нь Ким Ир Сенийг гаргаж ирсэн. Тэрээр бол зөвлөлтийн талыг баримталдаг коммунист үзэлтэй нэгэн байсан. За ингээд бодит байдал дээр эдгээр удирдагчдын тэгшэртгэх үзэл буюу хүн бүр адил тэгш эрэхтэй. За өмнө бидэнд учирсан буруу зүйлсийг засан өөрчлөн гэсэн урайтал одоо гарч ирсэн хэрэг. Гэхдээ тэд бүгдээрээ баялагын дахин хуваарлалтыг хийж эхлэхдээ баялгаа буруу аргаар олж авсан хүмүүсээс одоо гадна бусад хүмүүсээс хөрөнгийг нь хурааж эхэлсэн. За магадгүй энэ нь бол нэлээд олонний талархал хүлээсэн алхам байж болох. Байсан ч гэсэн хүмүүсийн дэмжлэгийг бодитоор авсан хэсэг нь бол эргэлзээтэй байдаг. За ингээд тэд улс төрийн дайснуудынхаа хийсэн алдааг засахдаа нийгмийн сайн сайхны төлөө бас үйлийг одоо хийж эхэлсэн байгаа. Жишээ нь одоо хууль ёсны аргаар хөрөнгө баялаг хоримтлуулсан хүмүүсээс бас хөрөнгийг нь хурааж байсан тэдний талархлыг төрүүлээгүй нь мэдээжтэй. За ингээд тэд тэгш эрхийн төлөөх коммунист үзэл бодол тулгуурлан төрийн эрхэнд гарч чад марксист үзэл бодлоо дэлгэрүүлэхийн оронд одоо бүр илүү марксист ленинист үзэл бодлыг баримтлан коммунист одоо намтай болж нийгмийн хувьсгал тэгшэртгэх явдлыг одоо үргэлжлүүлж сонголтгүй сонгуул явуулан үргэлжлээд одоо засгийн эрхийг барьсан хിവэр байх ажлаа эхлүүлсэн. За ингээд үзэхээр өмнө нь хууль ёсоор шударга сахидаг байсан хүмүүсийн хувьд бол зөвтгөж одоо үзхийн аргагүй зүйл болж байгаа хэрэгэлтэй. Гэхдээ энд нэг гадны хүчин зүйл нөлөөсөн нь Америкийн нэгдсэн улс тухайн үедээ хүйтэн дайнд эд оролцож байсан. Тэд коммунизмыг түгэн дэлгэрхээс ихэд имэж байсан явдал. Ер нь коммунист үзлийг эргчлөөгүй улс төрийн системтэй адилтгадаг л та. Гэхдээ энэ нь бол дандаа ийм байдаг гэсэн үг биш. Гэхдээ коммунизм хэрэгжих тоолондоо ардчилгүй одоо авторитар дэглэм болон хувьч байсан. За дээр нь бас нэг зүйл нөлөөлж байсан Америкийн нэгдсэн улсын одоо олонт капиталистуудын амин хувийн эрх ашигла хичээсэн үзэл байгаа. За тэд бас Америк нэгдсэн улсад коммунизмын аюул дэлгэрхээс айж байсан тэдний баялагийг бас хурааж аваад одоо дахин хуваарлжахгүй гэж одоо имэж байсантай холбоотой. Гэвч ижил тэгш байдлыг одоо хүсгээс илүү хүмүүс өөрийн гэсэн өмчтөй байх эрхээ одоо эдлэхийг илүү хүсэж байсан төдийгүй одоо өөртөө тулаад ирэхээр хуваа хичээж одоо хөөе миний юмыг хин нэгэн хурааж аваасаа гэж хүсэхгүй байна шүү гэж байсан. Гэхдээ энэ тэмцэлд магадгүй зүгээр л Америк нэгдсэн улс зөвлөлт холбоот улсын хүчний харьцааг тэнцвэржүүлэх асуудал байсан байж болох юм. Учир нь ямар нэг улс орон коммунист дэглэмтэй болоход Америкийн нэгдсэн улс тэнд өөрийн нөлөөгөө алдаж байгаа хэрэг. Тэгэхээр Америкчууд бол сайтар эргцүүлэн бодлогоогоор окей та нар коммунист юм бол бид нар одоо эсрэг талыг дэмжинэ гэдэг байсан л та. Ингээд л Америкчууд өмнөд Солонгосын Ли Симан гэх дэлхийд ирэх сайнгүй хүмүүсийн нэгнийг дэмжижэлтэй. Мөн ийм шалтгаанаар дэлхийн сайн хүмүүсийн жагсаалтад яавч орохгүй өмнөд Вьетнамын Дэмийг дэмжсэн байгаа юм. Харин Кубын асуудал дээр эхэндээ Батистаг төрийн эрхэнд байхад нь одоо Америк нэгдсэн улс дэмжиж байсан боловч харин дараа нь Кеннеди энэ Батиста гэдэг чинь том хүн байжээ. Одоо Америк нэгдсэн улс түүнийг дэмжснээрээ алдаа хийсэн байна гэж одоо хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ л Америк нэгдсэн улс одоо бас л эсрэг талд нь одоо ордог дүрмээ дагаж дөрвөгч иргэдийг нь Фидель Кастрогийн эсрэг турхирсан. Эдгээр дөрвөгчт нь бол нөгөө Семинри, Дiem нарыг бодоход ардчлалыг эрхэмлэж үздэг ихэнхдээ сайн хүмүүс байсан ч гэсэн Кеннедид бол бодит байдал дээр Фидель Кастро ард олондоо тийм өндөр нэр хүрэндтэй гэдгийг нь одоо хэлээгүй нуусан байна. За Фидель Кастро ч гэсэн үнэхээр хувьсгалын дараахан одоо нэлээд нэр хүндтэй байсан. Ингээд Батиста биш л бол одоо хин ч яхав гэдэг дээрээ тулаад байсан. Ард олонд Батистаг зайлуулж өгч ядуу хүмүүсийн эрх ашигын төлөө, нийгмийн тэгш эрхийн төлөө үзэлтэй хүмүүсийн сэтгэлийг одоо татсан удирдахч байсан байна. Ядахтаа л одоо тэр ядуучуудын эрх ашигын төлөө тэмцэж байна гэж бусдад харагддаг байсан байна. Иймд Кеннедигийн засаг захиргааныхан хитрхи өөдрөг үзэлтэй хүмүүсийн мэдээлэл хууртаж Пикс булангийн халдлагыг үйлдсэн. За гэхдээ энэ бүхэн нэг л одоо зүй тогтол харуулдаг байгаа. За иймэрхүү хямралд оролцох бүрдээ одоо Америк нэгдсэн улс ихэнхдээ ялагдаж багадаа хүч тэмцээд одоо өнгөрдөг байсан явдал. Одоо эдгээр явдлуудаас ямар сургамж авдаг бэ? Америк нэгдсэн улс нь хүйтэн дайны явцад оролцсон тохиолдол бүрт нь одоо бараг адилхан ажиглагдаад байгаа зүй тогтол энэ байсан байна.